улс төр хийгээд яваад идэг. Гудамжинд яваа жирийн иргэнээс ямар ч ялгагдахгүй хүн одоо банкны захирал ч юм уу, төв банкны захирал ч юм уу, эдийн засгийн одоо том хүмүүс болчихсон явж идэг. Зүгээр гудамжинд яваа эмээгээс одоо ялгагдахгүй төлөв боловсролтой хүмүүс төрийн том үйл одоо албан тушаалуудыг аваад баг сайд хүртэл хийцэн явж идэг. Энэ бол буруу юм байна. Би хамгийн сүүлд Ар Монгол асуудалтай байна гэдэг блог дээр нэг текст бичсэн байгаа. Ерөнхийлөгч илүүд орчид зориулж. За тэнд бол бид ерөнхийдөө их доод хэмжээний хүмүүсээ дээрээ гаргачихсан байна. Ерөөсөө ч биднэрт дээд хэмжээний дээд хүмүүсээ бид нар чинь бэлдээгүй юм байна шүү дээ. Сүүлийн 20 жил. Тэрийг би хэлж байгаа байхгүй юу? Бид чи ерөнхийдөө сүүлийн 20 жил хувийнхаа амьдралыг л их хөөгж явчихсан байна шүү дээ. За тэгээд янз бүрийн диплом цол авахаараа тэр нь ерөнхийдөө худлаа. Яаж хийж байгаа найз нөхдөөрөө дамжуулаад юм уу мөнгө төгрөгийг бөгөөд авчдаг. Ингээд мэдлэг боловсролд бид нар хэмжүүргүй болчихсон. Шалгуур авахгүй болсон. Та нар мэдж байгаа 20 давхар 15 давхар байшин мэрэгжлийн хяналтынхаа очиж шалгаж ээж авдаг. Бүх юмыг хийдсэн багтал байшин хүлээж авдаг. Гэтэл бид нар хүний тарих толгоонд хийж байгаа ухааны хөгжүүлэх ёстой тэр лекц уншаад байгаа хичээл заагаад байгаа ном бичээд байгаа хүмүүсийг хизээч шалгадаг. Энэ л бидний аюул болоод байгаа байхгүй. Ингээд энэ хүмүүс чинь нийт нийгэмд оюуны гэмтэл учруулдаг. Яг л өөрснөө тэр зааж байгаа хичээл зааж байгаа оюутнаасаа ном бичиж уншуулж байгаа хүнээсээ өөрөө ялгах тийм дээд хэмжээний боловсрол хаач хичээгүй гэмтэл гарч ирэл ном бичиж ч юм уу лекц уншаад ингээд эхэлдэг. Тийм учраас миний одоо дараагийн нэг одоо энэ лекцүүдээрээ явуулах тэр зорилго бол хүмүүс одоо жишиж хараач. Яг жинхэнэ мэдлэг гэж ямар юм бэ? Худлаа мэдлэг гэж юу вэ? Буруу боловсрол, алдаатай боловсрол гэж юу вэ? Яг жинхэнэ энэ хүн төрлөختний яриад байгаа биднэрт одоо хурж ирж юм заагаад байгаа тэр хүмүүсийн сурсан сургууль тэр боловсрол нь ямар байдгийг тэрийг бид нар мэдэж авч ингэж оюуны одоо эрхчлөөгөө олж явахгүй бол бид нар оюуныг хидэх одоо доод түвшинд очихсан. Ерөнхийдөө хүмүүс маань нэг тийм эрхчлөөтэй биш. Тийм бялдуучилсан, дойлгонсон, хүний сүудэрт явсан, ээж аавдаа ерөнхийдөө хувьцаагаа шийдүүлсэн, ер нь энэ хорвоо шашин бөө мухар сүсэгт амьдралаад нэг даатгсан байрын энийг бие дааж одоо ухаанаа ажиллуулж явах тэр чадварууд манад маш их дутагдж байна. Би өөрөө одоо Монгол Улсын их сургууль философийн хичээл зааж ирсэн, мэдлэг шинжлэх ухааны онлайн лекцүүч явж ирсэн. Тэр үед тэр оюутан залуучуудыг харахад ерөнхийдөө одоо Моисор нэг 10 жилийн сургуульд ороод ирсэн юм шиг байдаг шүү дээ. Тэг яг л тэрний үргэлжлэл явагдаад байдаг. Гэтэл тэнд чинь залуу хүн орж ухаан нь хөгжөөд хуманист хүн болоод тэндээс гарах хэрэгтэй байхгүй. Гэтэл бид хуманист одоо орсоор гуманист гэж хэлдэг. Тийм оюуны хүмүүнлэг боловсрал аваад сургуулиас гарч ирж чадахгүй шүү дээ. Тийм учраас бид дандаа зөрчилтэй, бодлоонтой, бохомдолтой, хэрүүлтэй бүх юмыг эсрэг тесрэг гэж ойлгодог. Бүх юмыг харьцангуй гэж буруу ойлгодог. Ер нь хүмүүс хоорондоо ялгаатай байх хэрэгтэй гэсэн юм сонин буруу ойлголт яваад байдаг. Уул нь бид нар бүгдээрээ л нэгэн адилхан боловсролтой, нэгэн адилхан үнэлэмжтэй амьдралыг харсан нэгэн ойролцоо адилхан тийм одоо хараагаар харцаар харж явах хэрэгтэй. Бид нар ялгарч юусэн болохгүй. Ялгаруул бид нар болорно. Тэгээ энэ ялгаатай зүйл чинь биднийг одоо нийгэм урагшилж хөвшөд маш их сааттай байдаг. Өөрөө ч одоо ингээд ном бичээл хүмүүс лекц уншаад хүмүүстэй ярилцаад олон нийтэд уулзаад явж байхад энэ одоо дутагдлууд ажиглагдсан. Ингээд би 25 лекц одоо нийтдээ нийгэмд зориулж уншия гэж төлөвлөж байгаа. За мэдээж уул нь бол ийм ажлыг бол Монгол Улсын төр хийх ёстой болоо. Би бол одоо баримт төрийн ажлыг хийж байгаа байхгүй юу? Агилнуудаар та нар мэдж байгаа төрийн хүмүүс бол ном уншиж өөрийгөө боловсруулах тэртээ тэрхүү зав байхгүй. Хоёрдугаар тэр хүн төрлөختний мундаг олон зуун хуудастай англи хэл дээр юм уу, герман, франц хэл дээр бичигдсэн номуудыг тэд тэртээ тэрхүү уншаад ойлгохгүй. За хажууд нь байгаа зөвлөгч одоо эхний зөвлөх, тэрний зөвлөх гэсэн тэр нэг залуучууд ердөө нэг 2-3 жил энд тэнд очиод Японд ч юм уу, Америкт ч юм уу, Германд ч юм уу нэг магистр, мастер болоод хүрээд ирсэн. Бас ойлгохтой мэдлэггүй залуучууд энэ бас зөвлөхөөс суучихсан байдаг. Та нар мэдж байгаа. Эсвэл бүр хуучны одоо социализмын өвөгчүүд зөвлөхөөс сууж идэг. Тэдний чинь мэдлэг боловсрол энэ 20 жил чинь ерөөсөө шинжлэгдсэнгүй шүү дээ. Тэгэхээр бид нар одоо энэ нийгмээ яг л одоо энэ үед экзектэй үед зөв чиглэл рүү норж философи болон түрүүний миний хэлсэн хүмүүнлэгийн за ялангуяа танин мэдхүн зөв замд нь оруулахгүй бол танин мэдхүн ерөнхийдөө байхгүй. Тийм энэ бол их сонин юмнууд одоо ярьж шít.
Би одоо ганц хоёр жишээнээс дурдахад одоо өглөө 3 цагийн үед яг одоо чөтгөр сүнс гудамжинд гарч ирдэг гэж байна шүү дээ. Тэгээд бүр одоо Оросд гадаадад одоо сургууль төгссөн дипломтой хүмүүс хүртэл тэгээд 3 цаг гарахгүй шүү. Би бол тоглож яах гэж бодсон байхгүй. Яг намайг байхад үлгэр дээр бол чөтгөр сүнс гэж гардаг байсан л. Одоо 21 дугаар зуунд чөтгөр сүнс ярина гэдэг бол одоо маргалж хөгжиж байгаа байхгүй. Тийм. Насан турсан хүн чөтгөрөөс хагаад гэрээсээ гарахгүй гэдэг бол 3 цаг. За тэгээд одоо уулын ерөнхий боловсролын сургууль бид нар хүүхдүүдэд явуулж боловсролтой болгох ёстой байдаг. Гэтэл одоо өнөөдөр хүртэл бид нар гандан руу хүүхдүүдэд ном сургана гэдэг тийшээ шав оруулна гэдээ явуулах бодлого бол ханслаар байгаа байхгүй. Энэ бол бас нэг буруу хөгжил байхгүй. Уул нь бол бид нар чинь ардын өмсгөлийн дараа бүх хүүхдийг ерөнхий боловсролтой болгоно гэдэг танхим байгуулад лам байсан 16 нас хүртэлх 18 нас хүртэлх бүх хүүхдүүдийг сүм хідээс салгаж 10 жилийн сургуульд оруулж танхим босгож ялаа шүү дээ. Гэтэл одоо нөгөө хүүхдүүд чинь тэнд лам болно гэж сууж байдаг. Нийгмийн талаар ямар ч ойлголт байхгүй. Мэдлэг боловсролоор хоцрогдчихсон шашны өнөөдөр хүчинтэй биш, эрт дээр үед хүчинтэй байсан. Тэр одоо Монголоор номлогдоод дараа нь тэндээсээ гарч ирсэн сүм хідээ байгуулад биднийг одоо мөлжсөн, биднэрт худлаа айлт хийсэн, бидний амьдралыг боловсон тийм хийж ш. Тийм одоо охиныгоо ч юм уу хүүгээ хүнтэй суунахэр ламаас очиж асуугаад байна ш. Хүүхдийнхээ хувь зайг ламаас очиж асууна гэдэг бол бид нар зүгээр 100 жил юм уу 200 жилээр хурцсан байх гэсэн үг ш. Өнөөдөр орчин үе болчиход байна ш. Тэр хүмүүсийн залуу хүмүүсийн одоо тэр хайр зураг гэдгийг одоо ойлгохгүй бол одоо ламаас очиж асуугаад тэгээд одоо ирээдүйд магадгүй сайхан амьдрах байсан хоёр хосыг тэг болж байна. За сүүлийн 20 жилд бид нар энэ худлаа дипломоос гадна хитрхи их мөнгө хөөсөн. Бид нар одоо харж байгаа мөнгө хөөгд бид нар юу болов? Мөнгө хөөгд өнөөдөр бид нар долларын ханшийг буулгах чадахгүй ш. Бид нар мэдлэг боловсрол төгссөн бол энийг чи аль хэдийн засаад янзлж байсан. Гэтэл энэ эдийн засгийн санхүүгийн учирж байгаа энэ төвхтэй хямралуудыг чинь ойлгож чадаж тэрийг шийдэх тийм мэдлэг боловсролтой хүмүүс бид нар өнөөдөр сүүлийн 20 жил бэлдээгүй ш. Дандаа залдаад явчихсан. Тэгээд улс төржөөд явчихсан. Тийм учраас улс төрийн номд яагаад орох дуртай байдаг вэ? Ямар ч мэдлэг боловсролгүй байхад байсан ч гэсэн улс төрийн номд бараадчихсан байхад орлогч сайд болчихдог байхгүй, сайд болчихдог байхгүй. Тэгэхээр бид хамгийн нойл, хамгийн бүтэхгүй, хамгийн хоосон толгойтой нөхдүүдээрээ сайд хийлгэж шээ. Банкны захирал хийлгэж шээ. Их сургуулийн ректор хийлгэж шээ. Тэгээд одоо яаж энэ доор нийгэм чи хөгжив? Тийм. Иймэрхүү одоо бид нар мэдлэг боловсролын тулгамдсан асуудлуудаа шийдэхэд ярилцах хэрэгтэй, уулзах хэрэгтэй. Тийм. Тэр уулзах, ярилцах талбарыг бол би одоо эхэлж 25 лекцээр би эхлэе гэж бодсон. За дотроо бол би хинбэ гэд хүний ухааны ийм одоо сэдвээр нэлээд асуудлуудыг ярина. За энд одоо саяны миний ярьсан тэр тарих, хүний тарих, психолог, энэ ухаан, доод ухаан, хүний ухааны гүнд явдаг тэр нөгөө харамсал, гомдол, үнэмшлүүд тэрийг яаж засаж янзлах ийм одоо асуудлуудыг ярина. Бодол ярина тэнд. Дараа нь нийгмийн тухай бид нар ярина. Энэ тэгшрэх, эрхчлөө, арчил гэдгээ бид нараас ойлгохгүй бол ямар ч ойлгосон зүйл байхгүй шүү дээ. Тэ. Арчсан нам гэд өөрснөө арчлын онол байхгүй шүү дээ. Тэр бид нар онолгүй зүгээр л өөрийнхөө баримжаагаар таамгаар яваад гэж бодохгүй шүү дээ. Тэ. Ингээд бид нар нийгэмтэйгээ танилцах, энэ хүний эрх гэж юу яриад байгаа. Яг хүний эрхийг бол монгол хүн ойлгохгүй шүү дээ. Очоогүй монгол хүнд хүний эрх изрээс очоогүй. За улс төр гэж юус юу? Ер нь энэ улс төрийг бид нар яг нэг юм ярих гэхээр хөө чи улс төрчлөө гэдэг байгаа. Би улс төрчөөгүй зүгээр л энэ улс орноо хөгжүүлэх нийгмийн оюуны юм л ярьж байгаа шүү дээ. Тэг чи улс төрч юм. Улс төрчин гэдэг юу яриад байгаа. Ер нь манай Монгол улс төр байгаа юм. Тэрийг асуулт авах дээр улс төр Монгол байхгүй л яах вэ? Бид нар байгаа гэдээ хараадсэн чинь нөгөө хаан нүцгэн байна гэж нэг ярьдаг шиг. Тэг. За эдийн засгийн талаар одоо бид нар маш олон асуудлуудыг ярихгүй болохоо болчихлоо. Ер нь бол Монгол орнд эдийн засаг болчихлоо. Бид нар энэ банк санхүүгийн байгууллагуудаа эдийн засаг гэж нэрлэдэг ш. Энэ чинь маш том алдаа шүү. Банк бол эдийн засаг биш шүү. Эдийн засгийн туслах байгууллага болохоос шүү. Жинхэнэ эдийн засаг чи юу гэхээр одоо нөгөө Марксийн хэлснээр хөдөлмөр шүү дээ. Тэ? Би Марксийн номыг авчирчихсан байна. Эдийн засаг гэдэг чинь хөдөлмөр гэж хэлж шүү. Тэ? Хөдөлмөрийн харьцаа. Цалингаа аваад амьдралаа аваад явах. Тэр чи эдийн засаг гэж хэлж байна шүү. Тэрийг л бий болгох хэрэгтэй байхгүй.
Тэгэхээр бид тэр эдийн засаг байхгүй. Өглөөнөөс орой хүртэл юу хийж юу бүтээснийхаа төлөө би цалин авч байгаа. Тэр цалингийн аваад би дараа жилд юу худалдаж авч амьдралаа сайжруулж гэр орноо томсгож нөхцөл байдлаа сайжруулах тэр төлөвлөгөө бидэрт байхгүй. Хуучин бид нар 5 жилийн төлөвлөгөөтэй байсан. Өнөөдөр төлөвлөгөө байхгүй болчихсон шүү. Хувь хүн байтугай төр улс чинь төлөвлөгөөгөө явж байгаа шүү. Дараа жил бид нар хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ? Ямар бараа тавар хүмүүс хэрэглэх юм бэ? Иймэрхүү одоо эдийн засаг бол манайд бол ерөнхийдөө байхгүй болчихсон. Зах зээл гэдэг худлаа ийм буруу ойлголтоор бүх юмыг одоо тайлбарладаг. Тийм. Зах зээлийн хууль гэдэг шатхууны үнэ гэж зах зээлийн хууль гэдэг зах зээл ямар ч хууль байхгүй. Хаанч зах зээлийн хууль байдгүй. Зах зээл гэдэг зөвхөн эдийн засгийн олон боломжуудын олон сонголтуудын нэг л сонголт. Заавал зах зээлээр явах албатай ч биш. За 5 дахь сэдэв бол багц бол ерөнхийдөө соёл гэж юу вэ гэсэн юм сэдэв байгаа. За энэ бол 5 лекц байгаа. Хамгийн сүүлийн 5 лекц. За энэ 5 лекц дотор бол ерөнхийдөө энэ байгалийн болон энэ одоо бидний нөгөө нэг хорвоогийн ертөнцийн гэдэг ойлголтуудыг энийг засаж анслах. За нөгөө тэгвэр энэ шашны асуудлуудыг бид нар шийдэх ёстой. Ер нь бол шашин соёлын асуудал шүү. Манайх бол боловсролтой холиод байдаг шашныг. Тий 10 жилийн сургуульд шашин ярих гэдэг. Бараг шашинд математик мэддэгч гүн ухаан, тооны ухаан шашинд бий гэдэг. Тэд нар бол бүгд хоцрогдчихсон шүү. 200 жилийн өмнө бол шашин болоод бүгдийг мэдчихсэн. Өнөөдөр мэдэхгүй. Хоцрогдчихсон. Одоо бид нар орчин үеийн мэдлэгээр явахаас өөр арга байхгүй. За тэгээд энэ Монгол хүний одоо энэ үүсэл гарал бидний энэ удамшны талаар бид нэг зөв ойлголттой болохгүй бол түүх гэдэг нэрийн доор бид худлаа юм их ярьж байна. Түүх гэдэг ингээд цохиод биччихсэн. Тэр нь ингээд уншихад гоё. Яг бол ингээд Монгол хүн нэг сайхан байсан юм шиг бид нар ер нь л дандаа юмыг чаддаг байсан юм шиг биччихсэн учраас бас тэнлүү очиж хөрхийн нэг жоохон ч гэсэн нэг гэгээлэг юм гэдэг шиг түүх рүүгээ очиж бид нар нэг гэгээлэг юм хайдаг. Тэнд нэг дайснуудыг дарж ирсэн бол бас тэнд нэг жоохон баярлдаг. Тийм. Гэтэл дайн гэдэг чинь тийм сайхан зүйл биш шүү дээ. Тийм. Ялагдсан тал хизээ нэгэн цаг төвшөөг авна шүү дээ. Дандаа ялж яах гэж хааж байгаа. Иймэрхүү нэг түүхийн, соёлын, шашны олон асуудлуудыг бас нэг ярилцах хэрэгтэй болов. За тэгээд сүүлрүүгээ би нэлээд энэ орчин үеийн талаар, гоо сайхны талаар бас нэлээд зүйлсийг ярих гэж бодож байгаа. Ер нь Монгол онд гоо сайхан алдагдчихсан учраас энэ байшин барих архитектур байхгүй, өнгөний зохицол байхгүй, элбэр галбарын дизайн байхгүй. Ийм одоо бидний гудамж талбай эстетикгүй болчихсон. Тийм эстетикгүй байхаар хүний бухимдал психологч буруугаар ажиллаж эхлэх байхгүй. Гоё юм хараад хүн чинь сэтгэл хөөрдөг. Муухай юм хараад муухай гудамж, муухай хог харахаараа хүн чинь тэрийгээ дагаад сэтгэл ач болчихдог. Дургуйчлан хүрээд эхэлдэг байхгүй. Тэг өглөө нэг муухай юм орчих юм бол хүн болоод өдрийн турш тэгэл тэр чигээрээ л явна гэсэн үг. Одоо ажил дээрээ яг тэр ураал гаргаад муухай юм харцсан гэж. Тэгэхээр энэ нийгэм болж байгаа энэ соёлын энэ асуудлуудаа бид нар зөв ярихгүй бол холиод байгаа шүү. За ийм маягаар ингээд 25 лекцүүд бэлтчихсэн ингээд манай залуучууд надтай хамтардаг залуучууд ийм гоё ийм брошюр хийсэн. Тэгээ та нарт бас тарааж байгаа бах. Тэгээд энэ 7 хоногт ерөнхийдөө хүмүүс тарааж байгаа. Тэгээд сонингоор бас зарлж байгаад ингээд нэг бүртгэлийн ажил явуулах гэж бодож байгаа. Тэгээд нэг бүртгэлээс нь ерөнхий нэг тоо гаргах, сонирхсон 90 оролцсон гэсэн. Тэгээд яагаад би бас энэ үйл ажиллагааг хийсэн бэ гэхээр нөгөө тэгвэр би чинь нөгөө нэг Facebook, Twitter энэ хүмүүстэй интернетээр за имэйл энэ бичиж ялангуяа гадаад байгаа хүмүүстэй их харилцдаг. За тэгээд дотоод байгаа залуучууд болон янз бүрийн одоо уулзаж учирдаг хүмүүс та ер нь нийтэд нэг лекц уншаач хаана ер нь та лекц уншдаг тэнд чи очиж суур гэж аюул хүсэлт ирдэг. Тэгэхээр би энэ одоо хүмүүсийн бас хүсэлтийг бас харуулзаад ийм одоо үйл ажиллагаа хийж байгаа. Тэгээд та бүхэн бас та нар ч гэсэн энэ одоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. За лекцүүдийн үеэр телевизүүд үрж зураг аваад тэгээд тэрийгээ цаашгаа бас дамжуулж болно. Ер нь бол бүхэн нээлттэй гагцгүй бас нэгэнт би чинь нөгөө энэ бүх зүйлийг бэлдэж ном худалдаж авч одоо янз бүрийн материаллык зардлууд их гардаг залуучуудаа бас хэдэн төрхтэй байх бол унаа мөнгө байр хөслөх гээл энийг хэмлэхэд ч одоо тэгээд мөнгө ордог. Тэгээд тиймэрхүү бас нэг зарлгуудаа би дарж тэнцвүүлэх орлого надад хэрэгтэй. Тиймээс одоо тасбар зархаас өөр арга байхгүй. Ер нь бол явандаа бол би бол удажээ
төр энийг бас харгалзаад боловсролын яам юм уу, ер нь шинжилгээний актив ч гэдэг юм байгууллагууд энийг бас санхүүжүүлж таслуур үнэгүй болгох байх гэсэн юм горилго байгаа. За та нар ч гэсэн бас энэ талаар бас ярилцаж хэлцэж ер нь болор эдний лекцүүдийг үнэгүй болгоё. Тэгэхээр урамшууллын төрөөс юм гаргая гэж одоо болон шүү дээ. Тэгээ яг бол би чинь нийтэд зориулсан, нийгэм зориулсан хөтлөн гэж шүү дээ. За тэгээд асуулт хариултаа байвал та бүгдээ асуултанд хариулъя. Ерөнхийдөө би нэг танилцуулга явуулаа. Тэгээ ерөөсө лекц бүрлөө ороод яваад байхад хориг төлөөд яваад байх юм. Тий. Зүгээр сэдвийн дагуу нэг 5 багц лекц байгаа хөө. Багцлаад ирэхээр тэрийг бас нэг жоо хямдруулж болох юм. 5-ыг одоо 100 үгүй шүү дээ. Тий. Лекц бүр нэг өдөр уншина шүү дээ. Тий. Тий. Лекц бүр нэг өдөр уншина. Энэ он сарын нөгөө нэг 50 гүмээ тий. Тэгэхээр ер нь лекц бүр бол ер нь хагас өдрийн 11 цагт л хаач хамаагүй лекц уншиж байна. Энэ доор нөгөө нэг утасны дугаар байгаа. 75 55 55 76 энэгээр бүртгүүлчих юм. Нэг лекц үнэ 20 мянга. Тэгэл би тэр үед нь бүртгэлээ бид нар авчих юм бол дараагийн 7 хоногт нь байраа сонгоод хүнийхээ тоог харж агаад тэгэл нэг байранда лекц эхлэв ингээд явчих юм. Маш хөнгөн тийм хүмүүст ойлгомжтой хэлбэрээр явъя гэж бодоод байгаа. Тэгээд хатуу тэнд одоо гэсэн тийм юу бол би бол юм явах гэж бодоод байгаа. Янз бүрийн баяр энэ төр таарлах юм бол янз бүрийн арга хэмжээнд таарладаг ч юм уу тэгэх юм бол шилжүүлдэг ч юм уу. Эсвэл 7 хоногийн дундаар болгодог ч юм. Тэгээ би яагаад хагас өдөр болгон лекц уншаад байгаа. За яагаад нэг лекц ингээд 20 мянган төгрөг гэдэг юм гэхээр ерөнхийдөө ер нь нэг ном болол нэг ойролцоогоор нэг 20 мянган төгрөг л байдаг. Та нар мэдж байгаа энэ номд ороод хагаад нэг уран зохиолын ном 20 мянган төгрөг орчим байдаг. Тэгэхээр энэ бол нэг үнэтэй зүйл биш. 20 мянган төгрөг гэдэг нэг доор. Хоёрдугаарт яагаад би хагас сайн болгонд уншаад байгаа юм бэ гэхээр хоёр хагас сайны дундах хугацаануудад хүмүүс сонирхсан сэдвэрээ надтай харьцаж уулзаж болно. Хэрвээ уулзах одоо сонирхолтой олон байх юм бол би семинар үнгүүгээр семинар зохиогоод суулгаад асуулт хариулт явуулаад тэгээ явчих гэж бодож байгаа. Ерөнхий лекц нь бол нийтэд хандсан. Тэгээд тусдаа имэйлээр юм асуух ч юм уу, надаас одоо цаар асуух ч юм уу, эсвэл тантай одоо хаана баярлж байна вэ? Тэнд суугаад ингээд семинар хийгээч бидэрт илүү одоо багаараа ч юм уу 5 6 хурж ирээд ч юм уу, эсвэл клубүүд одоо ялангуяа манайхан ч олон клубүүд болсон. Клубүүд дуудаад ярилцаад ирэх юм бол би шууд нөгөө та нар чинь нөгөө лекцэн суусан хүмүүс ингээд ямар ч одоо асуудалгүй уншаад явж байгаа. Одоо сая хамгийн сүүлд нэг төрийн нэг байгууллага намайг дуудаж лекц уншуулсан. Тэр лекц нэг 150-аас 200 мянган төгрөгийн хооронд юм байлээ шүү дээ. Албан газар дээр бол тийм албан газараараа бас захиалж болно. Тийм компаниуд захиалж болно. Яг л энд бичигдсэн сэдвүүдээр л яриад явж шүү дээ. Ер нь бол би яг олон хувь хүмүүс өөрөө өөрснөө энэ бүх асуудал бие дааж л оролцоосоо л гэж би бодоод байгаа юм л да. Заавал нэг тийм нийтлсэн, багцлсан тийм зүйлийг бол би бас хүсэж байгаа. Бие даасан хүн надад их чухал байна л да. Бид нар чинь бие даасан индивидуумд болох хэрэгтэй. Тэгээ би сүүлийн үед энэ Гамлет гэдэг энэ жүжигийг одоо германуудтай хамтарч гудамжаар ингээд залуучууд явуулж танилцуулсан. Та нарын зарим нь бас харсан байх. Би өөрөө бас зурагтаар Гамлетийг тайлбарлаж ирсэн. Энэ бол яг урлагийн Шекспирийн одоо театрын тайзан дээр тавьсан нийгмийн тэрэг асуудлуудыг Гамлетийн дүрээр одоо үзүүлсэн их гоё драмын жүжиг шүү дээ. Манайд л ингээд Гамлетийг ганцаас илүүтэй залуу гэж тайлбарлаад байдаг болохоос биш. Уул нь бол Гамлет чинь дайны хааны хан хүү Германд сургууль сураад сургуулаад өгсөд буцаад нутагтаа ярьж байгаа шүү. Тэгээ хааны ордонд байгаа болж бүтэхгүй тэр хуучинсаг хоцрогдсон зүйлээс салахын тулд шинжилэл хийж байгаа шүү. Мэдээж тэр чинь шинжилэл хийж байгаа учраас нөгөө нийгмийн хүмүүсийн дасал болсон тэр ярианаас шал өөр юм яриад байгаа учраас нөгөө хүмүүс нь энэ солиорч гэж бодож байгаа байхгүй. Нөгөө хүмүүс энэ солиот юм шиг харагдаж байгаа. Яг бол тэдний ярьдгүй юм яриад. Тийм. Дасал болцсон зүйлээс нь шал өөр юм яриад гэхээр нөгөө хүмүүс чинь гайхаж байгаа. Тэр нийгэм бол ер нь нэг юм байдаг. Та нар ч гэсэн лекцэн суугаад шинжлэхдээ өөрчлөгдөөд хөгжөөд ирэхээр бас та нарын ойр орчныхан та нарыг бас гайхаж эхэлнэ. Ийм болдгийн. Манай залуучууд бол бүгдээ л ийм болж ирсэн. Тэгээд тодорхой хугацааны дараа нөгөө хүмүүс чинь
хүлээн зөвшөөрөөд ойлгох гээд уншиж байгаа номыг аваад уншдаг болж байгаа байхгүй. Би одоо энэ өөрийнхөө бичсэн хараа хайрцагны бодлого гэдэг энэ монголчууд зориулсан юм нэг ном бичсэн. Энийг би аваад ирсэн байл. Гол нь миний бүх зүйл ярих гэж байгаа лекцийн гол сэдвүүдийг би эндээс эхэлсэн байна. Ер нь монголчууд бидэнд хараа хайрцагны бодлого хэрэгтэй юм байна. Ямар ч үед монгол хүн хохирдгүй тийм улс төр эдийн засгийн үйл явцад явагдаж байгаа хэвээр. Одоо та нар мэдж байгаа Исландд 2008 оны эдийн засгийн хямралын дараа Исландын бүх банкуд дампуураад бүх хүмүүсийн хадгаламж алга болцсон. Тэнгуул Исландын төв банк нь хоорондоо нийлж байгаа. За банкнд байсан Исланд хүний бүх хадгаламжийн мөнгийг буцааж өгнө. Тэрийг босгоно. Исланд хүн хогч болох. Гадаадын иргэдийн мөнгө бол тэгэл одоо. Сток. Тэдний асуудал бидний асуудал биш. Тэгээд Исланд хүн аварж ирсэн байхгүй. Төр нь. Манайд банк дамуурахад төр авардгүй. Бор зүрхээр явсан хогч нь гэдэг. Тэр чинь хараа хайцны бодлого байхгүй гэсэн үг шүү дээ. Монгол хүнээ хамгаалах гэсэн. Тийм. Ямар ч үед Монгол нутаг дээр монгол хүн хамгаалах төстэй гэсэн. Тэр төрийн хараа хайцны бодлого байхгүй учраас тиймдээ болооч гэж би нэг ном бичижсэн. За сүүл би тэр Ар Монгол асуудалтай байна гэсэн тэр 4-р хэсэг ерөнхийлөгч бүгд орж бичсэн хэсэгтээ Монте Кристо гүний тухай амлын бичсэн байгаа. За Монте Кристо гүн бол бас түүний одоо Гамлеттай адилхан зүгээр нэг тийм нэг одоо адал явдалтай далаачин залуугийн тухай ном биш шүү дээ. Тэрний номын цаад утга нь юу? Би яагаад лекцүүд унших гэдэг юм юмны цаад учрыг бид нар ойлгох хэрэгтэй. Өнгөн дээр бол зүгээр л тусгал. Өнгө бол зүгээр л өнгө шүү дээ. Гадаад өнгө бол. Цаана бид нар өнгөний цаана байгаа жинхэнэ тэр хөшгийг хажууд тийш нь болгож байгаа. Тэр үнэн мөнтэй бид нар танилцаж сурах хэрэгтэй. Тэгэхэд мэдлэг хэрэг болдог байхгүй. За Монте Кристо гэсэн романыг бид нар яаж унших вэ? 14 жил тэр далайчин залуу Эдмонд Дантесийг тэр Фария гэж философч доод хүнээс дээдэн болгож байгаа шүү. Зүгээр л бичих хүсэггүй далайчин сайхан биетэй залуу шоронд орж ирж байгаа шүү. Тэгэл 14 жил өвгөн яадаг үл бүх мэдлэг боловсрыг заадаг шүү. Философи тэр юуны улс төр нийгэм бүх сэдвэр мэдлэг гадаад хэл заагаад 14 жилийн дараа Монте Кристо хүн Францын нийгэмд гайхагдсан, шүтэн бишрэгдсэн тийм хүн болж ирээд гарч ирдэг шээ. Тэгэхээр та нар энэ мэдлэг боловсралтай болоход маш хугацаа хэрэгтэй байт юм байна. За тэгээд Эдмонд Дантес шоронд дуртаа маш их зовдөг шээ. Өөрийгөө өөрчилж шинжлэх гэж. Мэдлэг боловсрал маш хэцүү байдаг. Тэгээд тэрийг тэнд их гоё суралцаж болно. Та нар дахиж Монте Кристо гүнийг уншаарай. Тэр 14 жил Эдмонд Дантес яаж доод хүнээс дээд хүн болж байгаа. Дээж гисэн монголчуудыгаа доод хүн болгомоор биш шүү дээ. Үдийн дээд хүн болгомоор биш шүү дээ. Тийм. Яг л тэр Фария шиг би ажилламаар биш шүү дээ. 14 жил байсан чи яадаг. Тийм. Хамаагүй шүү дээ. Тийм. Товчилж болохгүй. Бид нар бол мэдлэг боловсролыг товчлох гэдэг байхгүй. Хурдхан шиг 3 сарын дотор англи хэл сурч гэж ерөөсөө боломжгүй. 3 жилийн дотор ч англи хэл сурахгүй. Тодорхой нэг төвшөнд очиж магадгүй. Тэр англи хэлийг 3 сар байхаа 3 жил сурахгүй шүү. 3 жил англи хэл үзээд ормон уншаач явах. Болоогүй. Сайн багш хэрэгтэй. Ер нь багш шиг сайн байх хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгжээж хүн хөгжиж шүү дээ. Багш нь бол хөгжихгүй. Бид нар худлаад багшийн барилгаа гэж яриад байдаг шүү дээ. Тэр чинь юу хөгжихгүй. Асуудал байна уу? Асуудал байна. Цаг дуусч байгаа юм. Өөр сонирхсан зүйл зээн үү? Баггүй. Цаг дуустал тий. Хүч мод болсон үү тий? Цаг дуусна заа.